Сайн байцгаана уу? Трейлер хаус суугаас мэдчилж байна. Өнөөдөр хүргэх кино товчлолынхаа өмнө үзэгч та бүхэндээ баярлж талархснаа хэлхийг хүсэж байна. Арагшаа харсан цаох киноны товчлолыг ингэж олноороо үзэж, ийм олон лайк, мөн талархлын комментууд аавна гэж үнэндээ бодсонгүй. Та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд өмнөх бичлэгдэр хэлсэнчлэн 2025 оны 1-р сарыг манай сууг Hitchcock January гэсэн тусгай сар болгон зарлаж 7 хоног бүр Alfred Hitchcock-ийн нэг киног тухайн киноны ремейк буюу дахин хийсэн өөр хөлбөрийнх нь хамт хүргэж эхлээд байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд хүргэх кино бол Rear Window киноны албан бус ремейк болох 2007 онд гарч байсан Disturbia IMAX сэтгэл зүйн триллер кино юм а. Энэ киноны гол дүрүүдэд Shia LaBeouf, Sarah Romer, David Morse, Carrie-Anne Moss нар тоглолцоо. Ингээд киноныхаа үйл явдал руу орцгоё. Киноны гол дүр бол 16 настай Kyle Brecht автагаа цуг загсанд явж ярилцсан цагийг зугаатаа өнгөрүүлж байгаагаар кино эхэлнэ. Аав хүү хоёр загасчлаасаа буцаж явахдаа удахгүй очлоо гэд хүүгээ ээжтэй уцаар ярилцаж яваад тэднийг хурдтай гүйцэж төрүүлж улмаар урдах замыг нь таглаж явснаа гинт огцон мэрэгсэн том жип машинаас болж аав хүү хоёр аимшигтай осолд орох бөгөөд ослын улмаас Кейл эцгийгээ алдах болно. Болсон үйл явдлаас болж Кейл сэтгэл зүйн гүн хямралд орох бөгөөд ослоос 1 жилийн дараа Испани хэлний багш Гутиерес түүнийг гэрийн даалгавраа хийж ирээгүй төлөө үхсэн эцгийг нь дурдах үед Кейл түүнийг цохиж унгах болно. Тэгэд шүүх хурал болж шүүгч түүнд яг иймэрхүү тохиолдолд хүүхдийн колонд хорих ял өгдөг боловч төрсөн эцгээ алдах хэцүү гэдгийг ойлгож байгаа учраас чамд 3 сар гэрийн хорионд хийх ял оноож байна гэдэг. Ингээд Кейлийн гэрийн хорионы эхний өдөр мөрдөгч Паркер гэрт нэрж түүний шагаанд байршил зааж илрүүлдэг мэдрэгч бүхий төхөөрөмж буюу цахим гав зүүж гэрт нь байршуулсан хүлээн авагч төхөөрөмжөөс 30 метрээс хэтэрч болохгүй. Гэрвээ энэ хэмжээний сэтэрвэл шагаан төхөөрөмжийн улаан гэрлээс чиглэх ба буцаагаад ногоон болгохын тулд 10 секундын дотор буцаж очих ёстой. Заасан хэмжээг давж гарах хүлээн авагч төхөөрөмжийг унтраасан тохиолдолд шууд цагдаа ирж шалгах бөгөөд ял шийтгэлийг зөрчсөн гэж үзэх болно гэдгийг тайлбарлаж өгнө. Мөн түүнийг хянж байх цагдаагийн ажилтан өнөөх Испани хэлний багш Гутиересийг хамаатан болж таардаг. Ингээд Кейлийн 3 сарын гэрийн хороо эхэлж тэрээр өдрийг зурагт үзэж видео тоглоом тоглож олдсон юм идэж өнгөрөх бөгөөд үүнд нь ууралж бухимдсан түүний ээж видео тоглоомынх нь онлайн холболтын үйлчлэгийг цуцалж телевизийн утсыг тасцдаг. Ямар ч хийх зүйлгүй болж уйдсан Кейл гэрийн ажлуудаа хийж эхлэх бөгөөд энэ үеэрээ тэдний шинэ хөрш болж нүүж ирсэн айлын Эшли Карлсон эмээх хөрх охиныг олж харна. Кейл гэрийнх нь үүдэнд дотроо нохон баста бор цаасууд чатааж тавьж тоглосон жаалуудын араас хөөж байгаад санаандгүй байдлаар заасан хэмжээг давж гардаг бөгөөд эдгээр Кейл гэртээ амжиж очин ногоон гэрлийг асаадагч дохио авсан эргүүлийн цагдаагийн машин нэн даруй хурчирж офицер Гутиерес Кейлийн гарыг гавлаж багтааваа хангах болно. Энэ үйл явдлын дараагаар Кейл гэрийнхээ эргэн тойрондох өөрийнхөө явж болох зөвшөөрөгдсөн орон зай хэл хязгаарыг тэмдэглэж түүнийг давахгүй байх тал дээр анхаарлаа хандуулж болгоомжтой байж эхэлдэг. Хийх зүйлгүй уйдсан Кейл гэрийнхээ хоёр талын хөршүүдийг дурандаж эхлэх бөгөөд тэдний дэрсэн найз Ронидо үүдэнд нь нохон бас тавьсан жаалууд ганц бие хөрш Роберт Тернер хэмээх хижээл насны хэр мөн хөршийн охин Эшли нарыг харуулж тэдний талаар ярьж өгдөг. Маргааш нь Кейл хэл хязгаараа давалгүйгээр шуудангаа авах гэж оролдож байгаад Эшлитэй танилцаж ярилцдаг. Нэгэн шөнө тэдний хөрш Тернер өөрийнхөө 1960-ад оны Ford Mustang загварын машины урд Карлаг эвдчихсэн гэртээ ирэхийг Кейл дурангаараа хардаг бөгөөд улс орон даяар эрен сурвалжилж байгаа цоврал алуурчны тухай мэдээнд дурддагдсан машины зүүн урд Карлаа эвдэрсэн гэсэнтэй хөршийнх нь машины эвдрэл яг таарч байх тул Кейл түүнийг сэжгэлж эхэлдэг. Ингээд Кейл сайн найз Ронигийнхаа хамтаар хөрш Тернерийг ажиглаж тагнаж эхлэхээс гадна Эшлитэй илүү ойр дотн болж эхэлдэг. Тэгээд тэд Эшлид Тернерийг сэжгэлж байгаа талаараа ярьж машиных нь Карлад зурагдаж эвдэрсэн тухай хэлэх үед Тернер гаражаасаа Ford Mustang унаад гарч ирэхэд Карлаа нь зүв зүгээр болсон байх болно. Энэхүү Кейл, Эшли, Рони 3 өнөөх цуврал алуурчны талаар интернетээр судалж Тернерийг ажиглах төхөөрөмжүүдэд бэлдэж түүнийг тагнах ажиллагааг эхлүүлдэг. Шөнө нь Тернер гэртээ нэгэн бүсгүйг дагуулan ирж болцож байгааг тэд гарч видео камераар бичих бөгөөд Эшли рүү ээж нь залгаж дуудснаар тэд тагнах ажлаа хаяж Кейл Эшлиг гаргаж өгдөг. Гэртээ буцаж ороод өнөөх сахилгагүй жоохон бацаануудыг том хүний кино үзэж байгааг дурангаараа харж байтал Тернерийн гэрээс эмэгтэй хүний хашгирах чимээ сонсогдож
Кейл видео камераараа хартал өнөөх эмэгтэй Turner-ийн гэрт зүгтаан гүйж байгаад Turner-т баригдахыг бичдэгч Кейл сандарсандаа камерын спичгийг дарж түүнээс болон доошоо нуугдаад эргээ цонхоор дурангаар хартал Turner яг түүн рүү хараад зогсож байдаг. Turner-тэй харц тулгарсан Кейл айсандаа нуугдтал Ronnie түүн рүү залгадаг бөгөөд утсаа аваад найзтай болсон бүгдийг хэлээд дахиад цонхороо хартал Turner-тэй болцсон өнөөх бүсгүй машинд суугаад явж байгааг хараад тэрээр гайхах болно. Маргааш нь Кейл өглөө босоод өөртөө хачиртай талах хийж идэх гэж байгаад гэрт нь Turner зогсож байхыг харж үхтлээ цочиж айдаг. Turner ээжийнх нь дугуйн хагарсан машиныг янзалж тус болсон гэд ээж нь түүнийг кофегоор дайлахаар урьсан байдаг. Ээж нь Turner-тэй сайхан харьцаж Кейл эсэргээрээ муухай харьцах болно. Тэр өдрийн орой ээжлээ гэртээ үжлэг зохиож Кейлийн сургуулийн алдартай банд нартай сэтгэнэх үед Кейл хардсандаа том спикерээр хуучны дуу хөгжим чангаар тавьж үжлэгтэн саад болдог ба ээжлээ тэдний дорж ирж хөгжмийг нь унтраах үед Кейл түнд анх нүүж ирснээс нь хойш л ажиглаж байгаа түнд дурлсан гэдгээ илчилж улмаар тэд үнсэлцэх бол цаана нь Turner-ийн хоёр давхрын өрөөний цонх цуснд будагдах болно. Тэд Turner-ыг гэрээсээ том хар ууттай хүнд юм гаргаж байгааг тэрхүү уутнаас цус шиг зүйл гоожхийг хардаг. Дараагийн өдөр нь ээжлээ Turner-ыг супермаркет орохоор явахад нараас нь дагаж тэр хооронд Ronnie Turner-ийн гаражийн удирдлагын кодыг олж авахыг оролддог. Гэвч Turner супермаркетын гадна зогсоод ээжлийг барьж авч түүнийг сүрдүүлсний дараа голдоо ортлоо айсан ээжлий Turner-ыг тагнаж тандах ажиллагаанд оролцож туслахаа болж банд нарыг ч Turner-ыг мөрдөж тагнахаа бол гэж хэлдэг. Харин Ronnie гаражт нь байхдаа Turner-ийн машинд гар утсаа үлдээснээ мэдэж Кейлийн хийсэн гар эцсийн дүрс дамжуулах видео камерыг барин гараж руу нууцаар орох бол Кейл түүнийг алсаас ажигладаг. Гэтэл гаражийн хаалга хаагдаж Ronnie Turner-ийн гэрээс гарч чадахгүй болж түүнд ямарваа нэг муу зүйл тохиолдсон мэт орилж гүйж байгаад дүрс бичлэг тасрах үед Кейл найздаа туслахыг оролдож бейсболын цохиур аваад Turner-ийн гэрлөө гүйх үед шагаарных нь мэдрэгч ажиллаж дохио авсан цагдаа нар ирж Кейлж цагдаа нарт Turner-ыг цоврал алуурчин гэж хэлэх үед тэд Turner-ийн гаражийг үзэж шалгадаг. Гэвч цагдаа нар өнөөх том хар уудан дотроос машинд дайруулж өгсөн бугын сэгийг л олох болно. Үүний дараагаар Кейлийн ээж Жули хүүгээ загнаж хүүтэйгээ маргалдаж байгаад хүүгийнх нь эсрэг гомдол мэдүүлэхгүй байхыг ятгах үүднээс Turner-ийн гэрт очдог. Энэ үед Turner-ийн гэрээс зүгтааж амжсан Ronnie Кейлийн шүүгэнд үхсэн байдалтай хэвтэж түүнийг айлгаж тоглодог бөгөөд тэрээр Turner-ийн гэр дотор гүйж байхдаа хийсэн бичлэгээ Кейлд өгнө. Кейл тэрхүү бичлэгийг удаашруулан кадраар нь үзэж байгаад Turner-тэй болцсон эмэгтэйн цогцсыг олж хардаг. Харин энэ хооронд Turner Жулиг ухаан алдуулж хүлж орхичхоод Кейлийн гэрт орж ирж Ronnie-г бейсболын цохиураар цохиж унгана. Тэгээд дэше Кейлийн өрөөнд орж ирэн түүнийг цагдаа руу залгах гэж байхад нь түүн рүү дайрч Кейлж Turner-ээс зүгтаан доод давхарт байх цахим гавын хүлээн авахч төхөөрөмжийг тижээлээс салгахыг оролдон Turner-тэй тэмцэлдэж түүнээс зүгтаан гадагшаа гарч гүдэгч дохио өгөх хэл хязгаараас гарч чадалгүй Turner-ийн гарт ордог. Turner Кейлийн амийг боож сандалтаа нь хүлж суулгаад өөрийнхөө төлөвлөгөөг түүнд ярина. Тэрээр Кейлийн хурууны хээтэй тэдний гэрийн хутгаар өөрийг нь, ээжийг нь, найз Ronnie-г нь халаад энэ бүх аллагыг түүний хийчгээд дараа нь амиа хорлсон болгож харагдуулна гэдгээ хэлдэг. Тэгээд Кейлээр хуурамч захиа бичүүлж үлдээх гэж байтал ээжлээ тэднийд орж ирж Turner-ийн анхаарлыг сарниулах үед Кейл Turner-ийн нүүрлүү зохин саналаасаа босч зүгтаан улмаар хоёулаа Turner-тэй тэмцэлдэж байгаад түүнийг шатнаас түлхэн унгаад өрөөнд орж Кейлийн хүлээсийг тайлдаг. Гэтэл Turner өрөөнийх нь хаалгыг эвдэн орж ирэх үед ээжлэг Кейл хоёр өрөөний цонхоор гарч ээжлэгийн усан сан руу өсөрч буун Кейлийн шагаан мэдрэгчийг ажилуулж ахин цагдаа нарыг дуудах болно. Тэгэд Кейл ээжлийг ирсэн цагдаад бүх зүйлийг хэлж мэдэгдэж явуулаад өөрөө ээжигээ аврахаар Turner-ийн гэрлөө явна. Кейлийг зүлэг тэгшлэгч том хайч барин Turner-ийн гэрт явж орохдоо зэрэгцсэн эргүүлийн цагдаа Гүтиерест дуудлага ирдэг. Кейл Turner-ийн гэрт ээжигээ хайж яваад Turner-ийн өмнөх аллагын нотлох баримтууд болон түүний цааш нь харуулсан хүмүүсийн цогцсуудыг олох болно. Тэрээр эмэгтэй хүний даашинз хиймэл ус олох бөгөөд Turner-тэй болцож байгаа зүгтаасан эмэгтэй дараа нь зүгээр машиндаа суугаад яваад өгсөн нь тэр эмэгтэй биш Turner эмэгтэй хүн болж үжиглэн машиныг нь унаад явсан болохыг ойлгодог. Цагдаа Гүтиересийг хурж ирэх үед нуугдан хүлээж байсан Turner гарч ирж түүний хүзүүг углан хөнөөдөг. Кейл ээжигээ хайсаар байгаад Turner-ийн байшингийн доорх нууц зойрноос амаа боолгож хөлүүлсэн ээжигээ олно. Гэтэл ардаас нь Turner гарч ирж Кейлийн нуруу зүсээд түүнийг хан руу түлхэж яг Кейлийг алах гэж байтал Жули Turner-ийн хөлөнд халив зоож
Улмаар Кейл зүлэг тэгшлэгч хайчийг Тернерийн гидсэн зоож зойронд орох тогтсон ус руу түлхэж унагаснаар түүнийг цааш нь харуулах болно. Тернерийн алалгууд илэрч түүнийг цоврал алуурчин байсныг илрүүлсэнтэй холбогдуулан Кейлийн шагааны цахим гавыг тайлж авах болно. Эрхчлөөтэй болсон Кейл түүнийг үргэлж шоглодог байсан хажуу дайлын жаалуудаас хариугаа авч том хүний кино үздгийг нээжд нь барьж өгдөг. Кейл ээжлээтэй өнсөлдөж Рони тэднийг видео камераар бичиж дүрсгүүдж байгаагаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Энэхүү кино нь Альфред Хичкокийн Rear Window киноны албан ёсны ремейк биш боловч уг киног 1954 оны сонгодог бүтээлийн шинчилсэн хувилбар гэж үздэг юм а. Тэрч бүхэл Rear Window киног сэтгэлдэн бүтээсэн их зохиол болох зохиолч Корнел Вулричийн It Had to Be Murder зохиолын оюуны өмчийн эрхийг эзэмшигч нар 2008 онд Disturbia хэмээх энэхүү киног бүтээсэн DreamWorks, Paramount Pictures кино компаниуд болон продюсер Стивен Спилбергийг тэднээс зөвшөөрөл авалгүйгээр зохиолыг ашигласан хэмээн шүүхэд өгч байсан боловч 2010 онд холбооны шүүгч хэдийгээр гол агуулга нь ижилхэн боловч их зохиол үйл явдал багтаа богино хэлбэрээр бичигдсэн бол Disturbia киноны зохиол маш баялаг, дээрээс нь шок хошин илэглэл болон өсвөр насныхны хайр дурлалын үйл явдлыг багтааснараа ондоо ялгаатай гэж үзээд тэдний гомдлыг хүчингү болгож байсан аж. Энэхүү киноны зохиол 1990-ад онд бичигдсэн байсан ч 1954 оны Rear Window киноны албан ёсны ремейкийг хийж байгаа тухайд дуулаад тухайн үедээ хойшлуулах шийдвэрийг гаргаж байжээ. Тэгээд 2004 оноос тэрхүү зохиолыг дахин шинжилэн бичиж худалдсан байна. Харин Rear Window киноны тэрхүү албан ёсны ремейк нь 1998 онд гарч байсан ижил нэртэй телевизийн кино бөгөөд гол дүрүүдэд Кристофер Рив, Дэрил Хана нар тоглож байсан юм а. Disturbia киноны зураг авалт Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Whittier болон Пасадена хотуудад явагджээ. Гол дүр Кейл болон цоврал алуурчин ноён Тернер нарын байшингууд кинон дээр хөрш зэрэгэлдээ байдалтай гардагч бодит амьдрал дээр хоёр өөр хотод байдаг байшингууд байжээ. Киноны эхэнд Кейлийн жолоодж яваад осолд ордог автомашин эхэндээ Volvo 850 загвар байж байгаад V70 загвар болж солигдоод эргээд 850 загвар болж солигддог алдаа гардаг байна. Түүнчлэн киноны эхэнд ноён Тернерийн гэрийн гадаа зогсож байдаг машин Lexus IS загвар байдаг бол киноны төгсгөлд Кейл ээжтэйгээ хамт түүний гэрээс гарч явах үед гаражт нь зогсож байдаг машин Lexus GS загвар болж өөрчлөгдсөн байдаг байна. Зураг алуурчны дөрөв бүтээсэн жүжигчин Дэвид Морс яг киноны зураг авалтын үеэр гол дүрийн жүжигчин Shia LaBeouf болон бусад өсвөр насны жүжигчидтэй огт юм ярьж байгаагүй бөгөөд энэ нь түүний дөрөвдөө ордог жүжигчний арга барил буюу Станиславскийн арга барилтай холбоотой байсныг хожим жүжигчин Shia LaBeouf дурсан ярьж байжээ. Кейлийн ээжид тоглосон жүжигчин Carrie Ann Moss 2 дахь хүүхдэд төрүүлснээс 5 сарын дараа энэхүү кинонд тоглож байсан байна. Уг киноны нэр болох Disturbia хэмээх үг нь Disturb буюу амгалан тайван байдлыг алдагдуулах, Suburbia буюу хотын зах гэсэн утгатай хоёр үгийг нийлүүлэн бүтээсэн зохиомл үг юм а. Мөн киноны 43 минут 51 секундэд гол дүр болох Кейл яг энэ үгийг хэлдэг байна. Энэхүү та бүхэндээ өнөөдөр Хичкокийн Rear Window киноны албан бус ремейк болох Disturbia киноны давчлалыг хүргэлээ. Эх 7 хоногт Альфред Хичкокийн нэгэн сонирхолтой бас эдрэтэ үйл явдалтай киног одоогоос 4-5 жилийн өмнө гарч байсан ремейкийн хамтаар хүргэх болно. Та манай цугийг subscribe хийгээгүй байгаа бол биднийг дэмжиж subscribe хийгээрэй. Эх 7 хоногийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.